Өнөх хичээл дээр агуулга хэрхэн дундчлах талаар үзсэн. Одоо бүгд өдрийн битийг тодорхойлох талаар үзсэн. За ингээхийн тулд бид нар эхний ээлжинд өөрсдийн ажлын хавцаа юуны түрүүнд сонгож өгнө. За бидний ажлын хавц маань энэ байна. За ингээд эндээс бид нар дата базаа холбоод өгч. За бид энэ дээр дата базаа холбоод өдрийн битээ композит хийчихсэн байгаа. За хэдүүлээ энийгээ дахин давтаад гаргаж ирж харъя. За энэ дээр hall ID-г гаргачих. Geology patterns гэдэг маань дээр маань бид нар чулуулгын төрлөө оруулж байна. За Murok гэд 10 талдаа нэгээс эхлүүлээ. За ингээд шинээр айд хийгээд за энэ маань 0.8-ын зузаан. За rock 1 маань offset нь 2 зузаан 0.8. За labels нэг мөн адил. Энэ дээр бид нар asset тавилыг оруулж өгөх хэрэгтэй болно. За энэ дээр asset тавилаа. За intro гэдэг. За энийг position-ыг бид нар зүүн талдаа offset-ийн 3 нэгжээр өгье. За size нь бид 0.6-аар өгье. За ингээд харъя. За ингээд бидний композит хийчихсэн байгаа маань харагдаж байна. За үүсэн композит дээр хаач delete layer гээд эндээс layer арилгана. За ингээд бид нэр цаангаа оруулчлаа. За энэ дээр композитыг жирэх даралтаар оруулж байна. За ингэснээр бидний string файл маань харагдаж байна. Композит хийгдсэн string файл. За эндээс бид нар одоо өдрийн битийг тодорхойлно. За ингийн тулд бид юу хийх вэ гэхээр хамгийн ихний ээлжинд бид зүсэлт хийн. За энэ зүсэлтийг бид нар энэ define section гэдэг командаар хийж өгнө. За энэ зүсэлт гэсэн define section гэсэн команд дээр за энэ define slicing planes bit гэж байна. За энэ маань одоо бид нар эндээс зүсэлт хийнэ section method гэх. За энэ дээр энэ distance forward of plane гэдэг маань одоо зүсэлтийн шугамнаас мань өмнө урагш нь хэдэн метрийг бидэнд харуулах вэ гэдгийг илэрхийлсэн метраар нь хэмжигдүүнээ бид нар тавьж өгнө. Distance backward of plane гэдэг маань зүсэлтийн шугамнаас маань хойшхыг харуулж байна. Step distance гэдэг маань зүсэлт маань хэдэн метрийн алхамтай ингээд цааштай явах вэ гэдгийг бид нар харуулна. Нэг зүсэлт хийчээд тэрнээсээ дахиад гараад зүсэхгүй 50 метраар цаашаа ингээд цааталд нэг очиж болно гэсэн утгатай л да. Зүсэлтийн шугамыг ахиулна өөрөөр зүсэлтээс харж болно гэсэн үг. За бидний хувьд энэ за цааш нь 50 метраар харъя гэж үзье. Урагш нь хойш нь мөн 50 метраар харъя. За зүсэлтийн алхам маань бас 50 гэж үз. За энэ section define method гэдэг дээр маань бид нар graphical select section line гэж бид нар өөрсдөө шугам татаад зүсэлт хийн гэж байна. Эсвэл энэ дээр энэ хойд Y тэнхлэгийн дагав X тэнхлэгийн дагав өндөрчлөлтөөр нь эсвэл бид нар хамгийн сайн тийм юутай цооногоороо бас зүсэлт хийж болно гэж. Гэхдээ бид нар одоо энэ дээр graphical select section line гэдгээр бид нар заавал сонгож өгөх хэрэгтэй. Ягаад гэвэл бид нар энэ дээр одоо өөрсдийнхөө шугамын дагуу цооногийнхаа дагуу зүсэлт хийж байгаад энэ дээр өдрийн битийн тодорхойлох string файлыг зурж өгөх хэрэгтэй. За ингээд бид нар энэ дээр энэ хэдэд өөрчлөлт орсон. Энэ маань interval гэдгээр байх хэрэгтэй. За ингээд apply дараа. За ингээд бид нарт одоо ингээд тань click and drag to define the cutting plane гэдэг одоо ингээд тасалж авах хэсгийнхаа шугамыг тат гэдэг. Одоо бид нар энэ дээр line шугам татаж өгнө. За тэгэхээр бид нар энэ ихлээд энэ цоногуд дээр өдрийн битээ зурж өгье гэж бод. Өдрийн битээ тодорхойлох string-ийг байгуулж өгье. За тэгэхээр ийм хүү шугам одоо line татлаа гэж үзье. За ингэнгүүт бидний цоног маань зүсэлт хийгдээд ороод ирж байгаа. За эндээс бид нар ингээд цаатлын зүсэлтийг ингээд 50 метрийн цаана юм байна. 50 метрийн нааны дахиад 50 метрийн нааны. Одоо бидний зүсэлт маань энэ байгаа. За эндээс бид нар зүсэлтийн одоо string файлыг ямар тэнхлэг дээр хийж өгөх вэ гэхээр бид нар ZY гэдэг тэнхлэг дээр зүсэлт хийж өгөх хэрэгтэй. Зүсэлт хийсэн дээр ZY гэсэн тэнхлэгийн дагуу бид нар string файлаа зурж өгөх хэрэгтэй. За ингийн тулд бид нар шинээр string файл үүсгэх хэрэгтэй болно. Ингийн тулд за энэ layer дээр маань new гэсэн команд байна. За энэ дээр бид нар шинэ layer үүсгэж өгнө гэсэн. За new гэдэг. За бид нар энийг or body гэж нэрлэж. Энэ маань өдрийн бит гэсэн. За ингээ өдрийн бит гэж нэрлээд apply дээр. За энэ дээр or body гэсэн шинэ layer үүсэж байгааг бид нар харж. За одоо энэ дээр хэдүүлээ өдрийн битээ тодорхойлох string гэж зурж. За энэ дээр бид нар агуулга ерөнхийд нь composite-тойгоо харж байгаа. За энэ цоног дээр өндөр агуулга байхгүй. Тийм учраас бид нар энэ цоногийг орхих болж гинэ гэсэн. За
Тийм учраас энэ хоёр цоногн дээр за ингээд бидний композитаа ингээд харахад композит маань энэ одоо ингээд энэ хэсгээр авсан байгааг бид нар харж. Тийм учраас бид нар энэ дээр яаж зурчих вэ гэхээр бид нар ерөнхийдөө бас өндөр агуулга өөртөө хараад авч явах шүү дээ. За энэ дээрээс эхлэе. Ингээд за одоо ингээд өөртөө хараад ерөнхийдөө ингэж өндөр агуулгаа тойруулаад авна гэсэн. За одоо ингээд энэ хүртэл композит маань дундчилсан байгаа. За ингээд за энэ хэсэг дээр маань ингээд одоо энийг битүүлж өгнө. За ингээд энэ хэсэг дээр маань ийм стринг зурлаа гэж бид нар үзье. За энэ стрингээ одоо ингээд орхисон. За бид нар зүсэлтээ одоо болиулахдаа end section mode гэдэг командыг өгнө. Ингэснээр энэ зүсэлт маань одоо болоод энгийн харагдах горимдоо орно гэсэн. За бид нар ингээ энгийн харагдах горимдоо ороод x тэнхлэгийн дагуу харъя. За ингээд ерөнхийдөө хараад за бид нар энд зүсэлтээ байгуулж одоо энэ дээр холбогдох зүсэлтийг байгуулж өгсөн. За дахин define section командаар за ингээд одоо энэ цооногийн дагуу зүсэж өгье. За дахин Z Y гэсэн тэнхлэг. За ингээд ингэж харахтаа бид нар цооног маань дутуу орж үгүй гэдэг маш сайн нарийн харж ах хэрэгтэй. За ингээд бид нар юм маань өдрийн битийн маань зурх одоо стрингээ зурх талбараа бид нар гаргаад ирлээ. За одоо энэ дээр бид нар бас өндөр агуулгуудаа мөн тойруулан зурна. Стрингээрээ. За ингээд энд бага агуулгааг бид нар харж байна. Тийм учраас энэгээр ингэж тойруулж ороод тасчих. За одоо энэ хоёр ингэж орж ирлээ. За шууд энэ доош нь ингээд авъя. Дахин ингэж аваад дэс аваад за энд маань агуулга маань өдрийн бит маань тасарсан энэ цооног тийм учраас бид нэр ингэж аавна. За ингээд ерөнхийдөө өндөр агуулгатай хэсгүүдийн өөрсдөө ингээд зурчихна. За ингээд зурлаа. За ингээд бид нэг хоёр дахь стрингээ байгуулчлаа. За дахин болиулна. За ингээд мөн адил бид нар ингэж хараад за дарааж байгаа цооногн дээр дахин зүсэлт юм. За apply. За одоо энэ цооногн дээр зүсэлт хийж авъя. За ингэнгүүт энэ цооног маань гараад ирлээ. Нэг цооног байгаа гэд. За бид нар Z Y тэнхлэгийн дагуу харж байгаа. За эндээс зурх нь. За ерөнхийдөө бидний өдрийн бит маань иймэрхүү байх нэ гэсэн одоо ерөнхийдөө тодорхойлтыг бид нар энэ дээр стрингүүрээр зурж өгч байна гэсэн. За холбооч. За дахин зүсэлтээ болуулаад за дахиж ингэж харж энэ командаар одоо ингэж харж байгаа бид. За эндээсээ дахин зүсэлт хий. За одоо үлдсэн энэ цоонуудыг бусад цооногн дээр ийшээ хол явах учраас энэ бодолтонд нөлөөлөх учраас бид нар энэ цооногийг хаяхаас өөр арга байхгүй ийшээ хол явчихж байгаа учраас за бид нар тийм учраас энэ боломжтой газруудтай зүсэлт хийгээд тэдгэр цооногуд дээр өдрийн битээ тодорхойлно гэсэн. За дахин Z Y тэнхлэгийн дагуу харъя. За эндээс бид нар дахиад одоо төгсгөлийнхөө стринг файлыг зурж өгнө гэсэн. За одоо энэ дээр ингээд зурчих. За ингээд бид нар холбоод өгчлөө. За ингээд бидний өдрийн битээ ерөнхийдөө тодорхойлж дууслаа гэсэн. За ингээд бид нар хідэн стринг файлаа үүсгэсэн. Тийм учраас одоо стринг файлыг хадгална. За ингийн тулд бид нар save as гэсэн команд өгнө. За мэдээж string гэсэн байгаа. Бид нар энийг or body гэж нэрлэж байгаа өдрийн бит. За apply дарна. За ингэснээр бид нар or body гэсэн string файлтай боллоо гэсэн. За ингээд бид нар одоо reset graphics команд өгөөд дэлгэцээ цэвэрлэх нь. За or body-г оруулаад ирээ. Чирэг даралтаар оруулж ирээ. За бидний файл маань одоо гарч ирнэ. За ингээд бид нар иймэрхүү хэлбэртэй өдрийн бит байна гэж үзэж одоо тодорхойлж зурсан баг. За тийм болохоор одоо бид нар дараагийн ээлжинд одоо энэ дээр 3 хэмжээст solid модель үүсгэж өгөх хэрэгтэй. За энэ solid моделийг яаж үүсгэх гэхээр бид нар эндээс бид нарт solid гэсэн меню хэрэгтэй. За solid гэсэн менюгээ гаргаад ирээ. За ингээд бид нар одоо энэ triangulate гэдэг чиглэлээс энэ between segment гэж байгаа. Энэ маань болохоор ингээд сегментүүдийг хооронд нь холбож битүүлнэ гэсэн үг байна. За ингээд between segment гэсэн командаар за object 2 гэдэг хоёрдугаар объект болгоод resolution гэдэг маань бас мөн 2 гээд эндээсээ бид нэр энэ маань бас нэг талдаа string дугаарлаж өнгө өгдөгтэй адилхан мөн 3 хэмжээст модультай өнгө өгдөг баг. За энэ маань 2-ыг бид нэр сонглоо. За apply. За ингээд string-үүдээр дээрээ дараад хооронд нь холбож өгөх нь. Ингээд
За ингээд ерөнхийдөө нэг иймэрхүү хэлбэртэй хөдрийн бит байна. За энэ модель маань одоо битүүлж өгөх шаардлагатай байна. Энэ талыг энэ төгсгөл эхлэл хоёроо битүүлж өгсөн. За инхийн тулд бид нэг мөн triangulate гэдэг системээс inside segment гэдэг команд авах. За мөн адилхан 2 гэсэн өнгөөр өгнө apply гэдэг. За битүүлээд тэгээд дахиад энэ хоёр string дээр дарж өгнө. За ингэснээр бидний string маань битүүлсэн байгааг бид харж байна. Өөрөөсөө ингэ шалгаад үзчихье. За ингээд одоо энэ хөдрийн бит маань иймэрхүү хэлбэртэй хөдрийн бит байна гэж бид нар тодорхойлж өгч байна гэсэн. За энэхүү бит маань болсон хэсгийг хэдүүлээ шалгаад үзье. Алдаагүй зүгээр болсон хэсэг. Бас алдаатай байх юм бол энэхүү програм маань цааш нь бодолт хийдэггүй учраас бид нар шалгаж үзэх. За ингийн тулд solid tools гэдэг менюнаас report volume of solid. За энэ location гэдэг дээр нь за бид нар дурын нөрөг нь за volume гэж тийм ээ. За ингээ ID нь 2 ч юм уу. Энэ бол дурын тоо гэж болно. За apply дадлаа. За ингэснээр бид нарт нэг report цонх гарч ирнэ. За энэ report дээрээс бид нар харъя. За энэ validate гэдгийг голчлон харна. Энэ маань true гэж байгаа бол зөвөө гэсэн үг. Энэгүй бит маань цааш нь бодолт хийж явахд боломжтой алдаагүй бит болсон байна гэж энэ програм дээр маань гарч. За энэхүү битийн маань ингээ координатууд нь байна. Мөн өөрийнх нь эзлэх үнэ. За ингээд бид нар бодчихлоо. Эндээс ерөнхийдөө объемыг гаргаж авч болж байна гэсэн. За ингээд бид нэр энэхүү 3 хэмжээст файлаа хадгална. За энэ дээр бид нэр титэм файл үүсгэнэ. Энэ титэм файл маань Surpac-ийн 3 хэмжээст моделийн ийм файл. Гэхдээ энэ маань хоосон зүгээр ийм 3 хэмжээст модель файл гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За бид нар save as гэсэн команд өгсөн or body-г string файлтайгаа ижлэх юм нэртэй. Тэгэд харин Surpac string биш энэ маань титэм файл байх хэрэгтэй. За ингээд бид нар энийг хадгална. За ингэснээр бид нар хөдрийн битэд тодорхойллоо гэсэн. За ингээд дэлгэцээ арилгаад за or body титэм файлаа хэвлүүлээд чирэг даралтаар гаргаж ирж үзье. За энэ хүн ингээд бид нэр 3 хэмжээст модель файлтай боллоо гэсэн.